За өнгөрсөн онд Шадар сайд Дорж чанд эрчим хүчний сайд Чойжсурн нар манай бүлэг дээр орж иж үн чөлөөлөх тухай асуудлыг ярьсан байгаа. Тэгээ энэ дээр би нэг зүйлийг хэлсэн өргөлвөл таны наадах дагуулж явж байгаа хүн зурдлыг бий болгодог албан тушаалтнуудаа солиогүй цагт тэр төрийн өмчийн компани дээр байгаа тон дээрэмтэлтийг байхгүй болгоогүй цагт одоо үнийг чөлөөж болохгүй гэж би хэлсэн. Та маш яралтай тэр дотоод аудитынхаа даргаыг сольж жогоод тэр дотор байгаа өөрсдөө тэр эрчим хүчний яамны тэр авилгацсан түвшмдүүд тэр төрийн өмчийн компаниудын одоо тон дээрэмдэг тэр нөхдүүдийг бүгдийг маш хурдтай одоо тэр дотоод аудитаараа шалгуулж сольж иж үнийн өөрчлөлтийг хийгээрэй гэж зөвлөсөн гэвч харамсалтай хийгээгүй. Өнөөдөр энэ эрчим хүчний салбарт бол дэндүү их одоо ловер байгаа. Жишээ нь Улаанбаатар цахилгаан төгөөх сүлжээний баруун бүсийн одоо захирал болгоодог өчөө 300 сая төгрөг өгөөд явж идэв юм байл шүү дээ. Тэр төрийн өмчийн компани дээр бараа бүтээгдэхүүн шахдаг, тоног төхөөрөм шахдаг бүхэл бүтэн сүлжээ бий болсон. 1 тэрбум төгрөгийн бараа өндөр үнэтэйгээр шахчихад жоохон байж байгаад 200 сая төгрөгийн барааг нь дотроос нь хэрэгэлсэн гэж хулгайлаад тэрнийгээ буцаага шахт юм байл шүү дээ. Би нэлээд аргаа барж яж нэг 9.5 тэрбум төгрөгийг Ховд аймгийн дулааны станцыг өргөдгөх тэр одоо ховдынхан дулаан амьдрах тэр одоо боломжийг хангах тэр одоо мөнгийг усын төсөвдөр тавьсан чинь 50 бих сайдын үед тэдний албан тушаалтнууд 3 цүнхний компанид өгөөд өнөөдөр тэнд ховдын ард түмэн хохироод байж шин. Ийм байдлаар ер нь бол яг энэ одоо эрчим хүчний салбарт байгаа тэр мөсөн уул авилгацсан ловерчин тэр одоо түвшмдүүд дээрээс нь тэр төрийн өмчийн компаниуд байгаа тэр одоо маш өндөр үнээр бараа бүтээгдэхүүн шахдаг тийм одоо тендерийн ловерчд энэ бүхнээсээ салаагүй цагт тэр эрчим хүчний үн чинь буухгүй шүү дээ. Тэр авилгацсан тэр нөхдүүдийн тэр хулгаан дээр өссөн тэр цахилгааны үн дээр энэ Монголын ард түмэн нус нулимсандаа гоожин тэр зовлон шүдгүүр бүх шанал дээр та нарын дээр авилгацсан төлбөрийг төлж байгаа шүү дээ. 200 мянган төгрөг төлдөг байсан тэр жирийн иргэд 800 мянга 900 мянга төлдөг болсон шүү дээ. Энэ цахилгааны төлбөрийг төлөхийн тулд залуучууд нь хэд хэдэн аппликейшн дамжуулан зээл дахин авдаг. Ахмадууд нь тэтгэврийнхаа мөнгөөр бүгдийг төлдөг. Ийм л зүйл бий болж байгаа. Тийм учраас Чойжсурн сайд тэр дотоод аудитаа хурдан соль. Тэгээд тэр дотор байгаа тэр лөөрчлөнгуудаас сал тэгжээж дэн цахилгааны үнийг бууруулах нард түмдээ боломжийн үнээр өгөх тэр ажлуудыг хийн мэдээ. Тэгээ өнөөдөр тэр 50 бих сайд чинь тэгжээд одоо энэ сэргээгдэх эрчим хүчний бүх одоо зөвшөөрөл өгөө дуусцсан. Тэгээ 7-8 компани одоо ажиллаа хийгээгүй. 2008 оноос хойш нэг ширхэгч хадаа сардаагүй компани зөвшөөрөл авчаад 17-8 жил болж байгаа. Тэрийг цуслах эрх нь 50 бих сайдад төрийн нэрийн бичгийн 2 жилийн хугацаанд дээрээс төрийн нарийн бичгийн дараагаар ажилласан 3 жилийн хугацаанд нийтдээ 5 жилийн хугацаанд тэр эрчим хүчний зохицуулах хорог. За Батгтахын Чойжсурн сайд хариулт өгье. За бүрдүүр жигшүүний асуултанд хариулъя. Бүрдүүр жигшүүн янз бүрийн ийм хардлага шөөмжил байхыг үгүйсэхгүй хүлээж авна. Гэхдээ хардсан бол тодорхой яг ийм мэдээлэл байна. Энийг шалгаад нэгтэлд нь гаргаа гэдэг ийм одоо санал байвал бид хамтарч ажиллахад нэгдүгürt бэлэн байна. Нэг. Хоёрдугаар дотоод аудитын аудитыг бол үлрэл болгон бид нар байнга хийгээд явж байгаа. Дээрээс нэмээд одоо бид нар од баяр сайд засгийн газар хэрэглэхийн хяналт шинжилгээ үнэлгээний бид нар урилгаар оруулах гэж байгаа манай яам дээр. Энэ хүмүүсийн хэл амтаа ийм одоо үнийг жоохон өөрчлөх гэж оролдсон. Энэ бол нэмсэн зүйл биш, өртгөнд нь ортуулах гэсэн ийм л алхам байсан. Шөөмжил дагуулж байгаа нь үнэ.
Тэгэхээр бид нар тодорхой танд санал байвал тодорхой хариулаад явна. Таны дандаа нэг санал дээр одоо нэгдэж байгаа юм. Энэ бол гарцаа байхгүй, энэ олон нийтийн одоо нэмэгдүүлсэн үн байгаа юм бол нэмэгдүүлж байгаа юм бол чанар сайжрах ёстой, ил тод байх ёстой, авилга буурах ёстой гэдэг ийм зарчмыг бол эрчим хүчний салбараас сүүлийн 2-3 жил бол бид нар тодорхой баримталж чадлж байгаа. Одоо жишээлбэл тэр эрчим хүчний үнийн өөрчлөлтөөс тодорхой хэмжээний 560 тэрбум төгрөг орж иж байгаа бол өнгөрсөн 7 хоногт бид нар эрчим хүчний зохицуулах хорон дээр боошхыг бодож явсан. Одоо энэ бүгдийг нь олон нийтэд ил тод тайлгна ойрын хугацаанд. Ийм зүйлүүд дээр зарцуулагдаад ийм зүйл болж байна. Ийм хүндрэлтэй асуудлыг шийдэж чадж байна. Энийг нь чадахгүй байна гэдгээ олон нийтэд ил тод хэлнэ. Ийм байр суурьтай байгаа. Жишээлбэл бид нар өнгөрсөн бид нар 7 оны үнийг нэмэгдүүлж чадахгүй байна. Инфляц өндөр явж байгаа гэдэг ийм шалтгаан байгаа учраас бас хүлээн зөвшөөрөхөөс унтаарахгүй. Энэ эрчим хүчний реформын маань хурд зоохон сүүлийн үед бол саарж байгаа нь үнэн. Гэхдээ энийг бол одоо 2028 оны төгсгөл ихэд засгийн газрын бүрэн эрхээний хугацаа дуусахад энэ засгийн газрын үйл ажиллагааны мөрөн хөтөлбөрт зоосон энэ арга хэмжээүүдийг бүрэн хийж дуусгахаас ондоо арга байхгүй. Ягаад гэвэл улсын хурал батлаад өгсөн. Улсын хурлын шийдвэрийг биелүүлэх хэрэгтэй засгийн газар. Дөөний дотор эрчим хүчний салбар энэ тал дээр бол манлайлан ажиллагдгийг хэлье. Янз бүрийн хүндрэлтэй яг бодит мэдээлэл байгаа бол одоо хүлээж авахд байна. Тэц 4 жишээлбэл янз бүрийн асуудал ярьдаг, авилга уудаг юм ярьж байгаа. Гэхдээ 1 кВт цаг эрчим хүчийг бид нэр 90 төгрөгөөр л нийлүүлж байгаа штэ 2.3 центр. Тэр хардагдаад байгаа тэц 4 маань ийм л үнэтэй байгаа. Тэгэхээр энэ улсын хурал дээр бас бүрэн байгаа штэ хяналт хийж болно. Та бүхнийг урьж байна. Яг ийм асуудал дээр ийм одоо аж ахуйн нэгжлэр ийм хүндрэл байгаа бол хамтран шалгахад бэлэн байна.